Эрдэнэт хот энд усныг гэж ихний шав тавьж байсан тэр үед уул талыг сэрэж байсан техникийн дунд бодлоггүй мансүргэн дасгал ноо гэж бичиж байсан маань тун чамархан бийжээ. Эрдэнэтийн 3 эрдний нэг нь хүн эрдэнэ гэж төрийн ширэнтэй болж төдөв бичсэн. Хүний хүч хөдөлмөр оюун ухаанаар Эрдэнэт эрдэнийн их хорон ард түмнийхэн гар дээр тавина. Ирээдүйн холгүй ойрхон Эрдэнэт хотыг барьж байгуулахаар энэл замаар ирж байсан Монгол зөвлөлтийн барилгачид их бүтээлийн нэгэн бригадад ажил амьдралан нэгдэн ажиллаж байна. Энэ хамт олонний арматурчин Маамхуу ингэж хэлж байна. Аймгаас ирээд жин шахан болж байна. Соёлын эрдэнэт хотыг бүтээн байгуулахаар ирсэндээ маш их баяртай байна. Би өдөр тутмынхаа норм хэлбэрийг 110-аас 120% биелүүлж байна. Би өөрөө бетон арматурчны зорилгоор хэлсэн. Манай бригадыг интернатаар барьж байна. Монгол, Украин, Татар, Белорус, Бурят, Хасаг олон үндэстэн ясны өрөөс нэгэн сэтгэлээр нэгдэн ажиллаж байна. Илгээлийн эзний маань Эрдэнэт ирсэн анхны өдрөөс эхлээд барилгын ажил мэргэжүүлсэн хүмүүс бол зөвлөлт нөхөд маань. Тэд ёстой дахин сэтгэлээр зааж зөвлөж хийж үлдээж байдаг юм. Илгээлийн эзэд маань ийм болж туш сайхан атгаараа багаж байна. Энэ бригадын хамтын хөтөлмөрөөр бий болсон бүтээгдэхүүн бүхний дисмали бидний үйлдвэрийг барьж явуулсан. Өнөөдрийн Эрдэнэт социалист хамтын нөхрөлийн гишүүн орны их хэрэгэл хөгжлийнхэн албан бут наримтын шин гайхамшигт үйл явдлаар мөрөөмгөн амжилт бүтээлийн дуусгаж байдгийн нэгэн жишээ болон наримтын наран дор ирээдүйн тусан болж байна. Эдгээр жилийн дараа Эрдэнэт ёстой эрдэнэ уулж илгээлийн эзэд маань өндөр мэргэжил мэдлэгтэй барилгачид болно. Монгол шивнэр маань барилгын мэргэжил төргөн сурч байна. Миний туслах саварсан 5 дугаар зэрэгтэй туршлагатай өргөгчин. Манай Эрдэнэтээс Булган аймгийн депутатаар анх сонгогдсон 5 жилийн гавшгайч залуу даа гэж түүний багш Анатолий Николаевич Гуринович өгүүллээ. Монголын хөлсгөлд залуучуудын эвлийн төвөрөөний тэргүүний ажилчин залуу алтан медаль Анатолий Николаевич Гуринович бол байгалийн ямар ч хэрэгшээ ажлын аль ч хүндийг сэтгэлийн халуун ичээр давж чадах ажилчин хүний хамгийн эрхэм чанарыг Монгол шинжлэхтэн эзэмшүүлж байгаа хүний нэгтэй. Эрдэнэт өнөөдөр нэрлэх сайжуул олонтой болжээ. Чүлтмийн хандмаа гэж бас нэг бодогчин охин бий. Хөвчтэйгийн хөвсгөл нутгаас хүсэл сэтгэлийн даган Эрдэнэтэд ирсэн энэ охин залуучуудын нэрмжиг чанарын бригадын ахлагч ажилсаг даруй сайн охин. Андмаатай хамт ажилладаг зөвлөлтийн энэ мэргэжилтэн Нина Зотова гэдэг. Бодогчин охид түүнийг Орос ээж гэж авгаадیں۔ Үнэхээр ч тэднийг ээж шиг инкрийг халамжлдаг хүнлээ. Экорны фондуудлаар Эрдэнэтэд ирэхдээ эскийгэр нийтийн төр суудсан амьдарч байсан илгээлийн эзэд маань өөрсдийнхэн гараар барьж байгуулсан ийм л тохилог сайхан баримт шилжин суурших боллоо. Ажлын талбар, айлгэр хааж дээр багшийн хооронд хамгийн энгийн, хамгийн дотн нэрээр өрнжүүлдэг. Багш, заманаас уусрыг таньж байгаа үстэй. Монгол зөвлөлтийн наримдын нийгмийн төлөвлөлтийн бүрэлдэхүүнд орж зөвлөлт холбоот улсад зочлохтон ахуулсан зураг нь энэ байна. Манай Эрдэнэтээс зөвлөлт холбоот улсад зочлсон анхны зочиндоо суусрын ажил хөдөлмөрийн тухай правдас бичигдсэнийг та уншаа үстэй. Эрдэнэтийн эрдэнэ болсон ийм л залуус өнөөдрийн Эрдэнэтийг барьж байгуулж байна. Эрдэнэтийн шин түүхийг барилгачид тоосгоор бичиж байхад эдийн засагч минь баяр гэрэл зургийн хальсанд буулгаж байна. Захид Эрдэнэтийн төмөр замын нийтийн зураг энэ байна. 1975 оны 10 дугаар сарын 4 Монгол зөвлөлтийн ард түмний ах дүүгийн барилга хамтын ажиллагааны яруу тул биеийг тэмдэг болсон Эрдэнэтийн түүхэнд мөнх төлөвлөх сэтгэл хөдлөн үйл явдлын нэг бол Захид Эрдэнэтийн төмөр замын хөдөлгөөний нийтийн ажиллагаа байсан юм. Зөвлөлтийн төмөр замын алдарт барилгач Баатарлаг хөдөлмөрөөр богино хугацаанд асрах ажил гүйцэтгэснээр төмөр замын Эрдэнэ төвтөө гэсэн шинэ нэр, шинэ хаяг хугацаанаас 3 сарын өмнө Эрдэнэтийн шинэ түүхэнд бичигдсэн юм. Энэ ёслолд оролцсон Монгол Ардын төсөлтөмийн төвхрооны улсын төвчний гишүүн намын төвхрооны нарийн бичгийн дараа нөхөр боломжтой. Зөвлөлт холбоот улсаас тус улсад цугаан зүгт бүрэн ихэд ичинсэд Смирновна Монгол зөвлөлтийн тэргүүний барилгачдын хамт төмөр замын сүүлчийн угсрааны мөнгөн хатаас их тавлан бэлж
төмөр замын хөдөлгөөн ээжээ. Лос-Анжелес Эрдэнэт хотын барилгын материалын анхны галт тэргийг зөвлөлтийн машинч Зойко жолоодог билээ. Иймхүү Москва, Улаанбаатар, Салхит Эрдэнэт ганц утсаар холбогдож, хэдэн зууны турш үнэт баялаган өвөрлөн дүн хийсэн Эрдэнэт уул анхны галт тэрэгний уян бүлэгдүү өргөн төрлөө. 1975 оны 5 дугаар сарын 9. Манай хотын ирээдүйн цэцэрлэг трейдингийн суурь тавих ёслолын ажиллагаа болсон юм. Эрдэнэт уулын мод энэ дургана гэж наримдад цэцэрлэг трейдингийн суурь тавих ёслол дээр хотын ардын депутатуудын хурлын бэлсээс гарааны дарга цэвэн хэлсэн. Энэ өдөр Эрдэнэт уулнаас авчирсан 200 жилийн мод эхлэн суулгасан энэ цэцэрлэг трейдинг удахгүй Эрдэнэтийн залуус агаарынхын нариуныг амтлан авах болно. Хүнийг ажиллах амар сурах соёлжих боловсроор хангахыг бид чухалчилж байна. Ялангуяа залуучууд чөлөө цаг ашигтай зүйл зарцуулах ёстой. Тэгвэл хот хурдан босноо гэж Эрдэнэтийг барьж байгуулж байгаа Монгол зөвлөлтийн барилгын байгууллагын өдөрдөх нөхөд өгүүлсэн юм. Өнөөдөр уул уурхайн баяжуулах комбинат шинэ социалист Эрдэнэт хотыг барьж байгуулах ажил ихээхэн өрнөлттэй явж байна. Эрдэнэтэд өнөөдөр барилга барьж хот байгуулах ажил зөвхөн өрнөж байгаа төдийгүй энд бас хөдөлмөрийн цоо шин хамт олон бүрэлдэхүүн тогтж байгаамаа. Иймээс Монгол зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн газар шинэ социалист хотыг барьж байгуулах ажилд манай талаас гол хүч болон оролцож байгаа залуучуудынхаа ажил, сурлага, хүмүүжилт, хотын намын байгууллага, олон нийтийн байгууллага байнга гарч байгаамаа. Эрдэнэт хотын номер 1-ийн нэгдүгээр нарийн цэнтрээр бамбарч цааш хэлдэг. Залуучууд таавал тэнд дуу хөгжим бүжиг наадхан хамт явдаг. Тэгээд ч нийслэл хотоос ирсэн урлагийнхны өргөн барьсан аялууд хөгжим бүжиг бүхэн манай залуучуудад сэтгэлийн жигүүр ургуулсан ажлын эрчим нэмж байна. Эргэлтийн эцгийн маань унших дуртай хэвлийн нэг нь залуучуудын үнийн сони. Тус сонин уншигч редакцийн уулзалтыг зохиосон явдагч манай залуучуудын ихийг үтэй сурч боловсрох, соёлжиход үр нөлөөлөн өгсөн айтайхан ажил боллоо. Эрдэнэтийн сайжруулалтын эвлийн хөрөн намрын илгэлтийн эзэн цагаан чинчанхрын мөнгө хот байлаа. Бид мөнгө хотоос Эрдэнэтэд ирээд өөрийнх нь ажил амьдрал тохиолдсон хамгийн баяр хөөрлийн явдлын тухай хэлж өгөхийг хүссэн юм. Эрдэнэтэд над баяр хөөрлийн явдлууд олон тохиолдсон. Эрдэнэтэд ирснийг бол нэгдүгээр баяр хөөрлийн явдал. Эрдэнэтэд ирээд би охинтой болсон. Нэрээ Эрдэнэт чимэг гэдэг юм. Миний хамгийн анхны охин. Өөр баяр хөөрлийн явдлын нэг Цэдэн балдарга тэргүүтээ манай нам засгийн өдөр тагчид Эрдэнэтэд ирэхэд би нөхдийгөө төлөөж үг хэлсэн. Энэ үйл явдал бол миний амьдралд хэзээ ч мартагдашгүй баяр үйл явдлын нэг юм аа. Монгол Ардын улсын төвөрөний нэгдүгээр нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын ардын бүрийн төрөлжтийн дарга нөхөр сэдвэн бол хэлэхдээ Монгол зөвлөлтийн ард түмний чин аривын сэтгэлийн наримдлын түүхэнд олон сайхан хуудас бий. Энэ наримдлыг улам бэхжүүлэх үйл хэрэг манай төлөвлөгөө 5 жилийн асар том барилга Эрдэнэтийн зэсмэлбидийн үйлдвэрийг барьж байгаа зөвлөлт Монголын барилгачид чухал хоймор оруулж байна гэж онцлон тэмдэглэсэн билээ. Адан дүүсийн ёсоор нөхөрсөн Монгол зөвлөлтийн ажилчин залуу үеийнхний хамтын их хөдөлмөрөөр өргөн сэлийн бүрэн журсагадан өрчлөн Эрдэнэтийн зөв зэрэг боллоо. Энэ авраг том ган хоолойгоор 60 км хол газар Эрдэнэтийг сэлийн бүрэнтэй холбосноор тунгалаг сэлэнгийн ус Эрдэнэ уялгийг олзруулахад чухал үүрэг гүйцэтгэв. Сэлэнг бүрний усыг Эрдэнэт авчрах ган хоолой тавих нүсэр ажлыг хийж байгаа Монгол зөвлөлтийн барилгачид бол манай хоёр орны наримдлыг дархалдаг юм. Наримдал нөхрөлийг дархлан гармжтын нэг Эрдэнэтийн зэсмэлбидийн үйлдвэрийн барилгын ерөнхий газрын дарга зөвлөлт холбоотуулсан гавьяа хэрэглэгчин Анатолий Васильевич Кашов ингэж хэлдэг. Мы с председателем горосполкома Народного хурала товарищем Цывеном
Главной своей Зөвлөлийн задачей өдөртөг видим байгууллагын бид созданием условий, ажилчдынхан ажиллаж амьдарч сурч соёлжуулсан бүгдийн нөхцөл бүрдүүлэх зорилт тавьж байна. тогда и Энэ работа зорилго амжилттай биелэж байна. Ийм байхад ажилч урагштай байх болно гэд Анатолий Васильевич цааш нь хэлэхдээ. Манай эрдэнэтэд намынхан дуудлага, эвлийнхэн илгээлгээр баярлмаар сайхан залуус ирж байна. Ирээд удаагүй ч гэсэн дорхнол мэрэгжил эзэмшиж махархмаар сайн ажиллаж байна. Тэд барилгын ажилд хурдан мэрэгжиж байна. 7 дугаар сард ирсэн хэсэг залуусыг харалдаа 4 сарын дотор мэрэгжил эзэмшлээ шүү дээ. Ийм л апаачтай сэргэлэн ажилсаг сайн залуусын хүчээр шинэ хотын маань анхны продын барилга байгууламж, анхдагч бааз, автокомбинат 10 жилийн сургуулийн барилга ашиглалтанд ороод байна гэдэг. Эх орныхоо гайхамшиг болсон эрдэнэтэд ажиллахаар саналаа өгч, эвлийн илгээлд гардан авчихаад, шинэ газар, шинэ ажлын зүг мордохынхаа өмнө Улаанбаатар хотын эвлийн 15 дугаар баг хурал дээр өгөхөлтэй их идгэл хүлээлгэсэн эвлийнхээ нэр төрийг өндөрт өргөж, гарт нь нутгуулсан гавшгаач бригадын галуулаан төвийг хөдөлмөр бүтээлийн сайхан дүнгээр мелаж явахаа илэрхийлье гэж хэлээ. Нийслэлийн 10 жилийн 20 дугаар сургуулийн 10 дугаар ангийг онц дүнтэй төгссөн даваатан Улаанбаатар хотын хөлсөг залуучуудын эвлийн баг хурлын мэрэмжтэй залуучуудын гавшгаач бригадын гишүүн болж эрдэнэтэд ирээд удаагүй байна. Ингээд сайн амтсан шүү. Манай ангийн ганх хоёрын тэр намайг эрдэнэтэд явна гэхэд юу гэдэг байлаа? Даваач 10 дугаар анги олдогч. Гадаад дээд сургууль явахгүй тийш юугаа явах гэдэг юм байна. Төрийн төлөө огтны чамаар эрдэнэ татуу гэжтэй. Үгүй илгээлттэй эзэд гэдэг чинь болд мэд хатаагцсан тэргүүний залуус байдаг юм байхгүй юу? Чи ч юм чиргэр байна да. Аа тийм. Эрдэнэ гэдэг чинь хэцүү газар гэсэн. Чих ядрамдаа давна. Үгүй. Манай ангийнхан хүн чи янз бүрийн юм ярьж өгч илээ. За тэр ч яах. Ямар тэдний хэлснээр биш. Ерийн сайхан ажил амьдралтай ажилсаг залуусын их хөдөлмөрийн талбар юм чинь. Анх урилга хийх гэж л боддог байсан та. Анхны өдөр 12-ийн урж байсан чинь багш үзээд буруу байна. Хазгаа байна гэдэл нураалгачаад ингэж өргээд л зааж өгдөгсөн. Манай бригадын хинэн ч ялгаагүй. Мөн ч их мөнгөнд цаадаг байж тээ. Цаг гэдэг ч амархан юм да. Өрлөгчний 3 дугаар зэрэгтэй болчихлоо. 10 дугаар ангиад өсчхөөд ажилчин болсон анхны өдөр 10 жилийн сургуулийн барилга дээр ажиллаж байх их л сонирн байсан. Бидний бодилж, бужигнж байж барилдсан барилгад маань одоо хүүхдүүд хичээлж байгааг харахад их л сайхан санагддаг юм да. Манай бодоогийн хийсэн ажил үнэхээр чанартай да. Яагаад ч надад бусдаас нэг л батсан байх шиг санагддаг юм. Миний төрсөн өдрөөр болдоо маань надад бэлэг өгчлээ. Аваа. Болдоогийн чин тэр бэлгэнд хэлж хэмжээгүй өвөн чиваа юм билүү? Яаж мэдэх вэ?
ажлын барилга барилцж байна. Эхлээд энэ буудлын маань зочид хүлээж авна. Дараа нь залуу хосын сууц болно гэж ярьж байсан. Залуу хосууд нь өөр хүүхэдтэй өнөр өвтгөн айлгэр болоод ирэхээр өөр сууцанд шилжих нь л дээ. Бид нар Эрдэнэтээр хаяглах болсон дон их баяртай байна. Энэ чарахгүй. Элгэлтийн эзэн бүхний нэртэй Эрдэнэтийн эвгүй дэм байгуулалт мөнхийн холбоотой. Эрхэм сайхны дээд бүрдэх Эрдэнэт хот босч байна. Ирээдүйн хотын галыг саасан Элгэлтийн эзэд дуулж байна. Эрдэнэтийн иргэн болсон Монгол зөвлөлтийн баян дархлан гагнасаар байна. Эрдэнэтийн маргааш уламж гөнгөтэй байна. Ich bin schon gewusst, von dort, wo man uns in das